үндэсний цэцэрлэг төрөлнгийн газар дээр үндэсний их урлагийн театр барихаар болсон. За гэхдээ энд нэг таамаглал байна. Театр барих нэрээр олонний анхаарлыг нэг тийш нь татчихад дараа нь олон давхар хүнтэй орон сууц барих болоод хуурчихвэ гэх хардлага энд төрж байгаа юм а. За та бүгдэд иргэн сануулхад авилга хороолол яг энэ жишгээр явсан. Анх авилга хорооллын газар дээр Азийн хамгийн том усан парк цогцлбор барина гэж газрын зөвшөөрлийг авчгаад за эцэстээ 25 давхар бүхий үнэтэй орон сууц барьчаад байгааг нийслэлийн 1.7 сая иргэн нүдэрээ харж байна. За нэгэнт барилга баригдчихвол ерөнхий сайд хотын дарга гэлтгүй олон мянган иргэд эсэргүүцээд ч дийлэхгүй гэдгийг өнгөрсөн 3 жилийн үйл явдлууд бидэнд харууллаа. За анх 2022 оны 8 дугаар сард энэ барилгын ажлыг нэн дээр зогсоох шаардлагыг иргэд нийслэлийн засаг даргад хөргүүлж байсан юм а. Дунд голын дагуу усны их үүсвэрээ шийдсэн хүүхэд залуучуудын чөлөө цагаа өнгөрүүлэх усан парктай болох нэ хэмээн иргэд дэмжин хүлээж байсан газар орон сууцны өндөр барилгууд баригдаад эхэлжээ. Нийслэл хотын 1.5 сая иргэн чөлөө цагаа өнгөрүүлэх газаргүй шахан байхад энд усан парк биш орон сууц баригдаж байгаа нь хэр зөв шийдэл болох вэ? Усан парк барина. Тэгээ Азтай одоо шилдэг тооцогдох усан парк барина гэсэн. Тэгэхээр өнөөдөр бол ингээд орон сууцны оролт барьчихсан тийм үү? За орон сууцны оролт барихтаа сая гэсэн тийм туулгалын одоо усны тухай хууль за гэрчлэг маш олон зүйлүүдийг ингээд ерөөдөө за хууль зөрчсөн. Хууль зөрчөөд явж байна. За эндээс одоо улсын их хурлын гишүүдээс агуулад одоо салбарын яам олонний танил хүмүүсүүд нь бүгдөө ингээд төрийн байгууллагууд нь тийм эсэргүүцээд ингээд явж байхад яагаад ингээд баригдаа яваад идэв бэ? Нэгдүгürt үндсөөл зааснаар ус болвол бүх атомны өмч Улаанбаатар хотын дундуур усж байгаа дунд гол болвол бүх атомны өмчөөс гадна Улаанбаатарчуудын эрүүл аюулгүй орчинд амьдрах орчны бохирдлоос сэргийлэгдэх эрхийг хангахтай холбоотой байгалийн болон үн тойлог. Тэгэхээр энэ байгалийн усны үн тойлогуудаа би барилгаар өрн даачуулаад байгаа. Энэ үйлдэл шийдвэрүүдтэй холбогдуулж Улаанбаатарчуудын эрх ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гаргасан хэмжээ. Нийслэлчүүд голын айс ав газарт орон сууц барьж байгааг эсэргүүцсэн ч нэгэн компани эрх ашигыг нийтийн эрх ашигаас дээгүүр тавьж шүүхээс 2021 оны 9-р сарын 30-нд M&G Construction-ы талд шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэрийг нийслэлийн засаг даргач Гуяалгадан хүлээн зөвшөөрч 2022 оны 1 сард барилгын компанид газар эзэмшүүлэх захирамжийг нь гаргаж өгчээ. Гэтэл голын айс авд 25 давхар олон блок орон сууц барих нь голын урсац тасрахад хүргэх эрсдэлтэй юм. Байгаль орчны хуулинд голын голдрэлгээ заасан байна те. Хот байгуулалтын хуулинд ч гэсэн голын голдрэл одоо юу гэдгийг голын хязгаарын бусд ингээд ямар ч барилгажилт барьж болохгүйгээр ерөнхий хуулиндаа байгаад байгаа боловч хотын гүйцэтгэх газрын албад нь ерөнхий архитектор нь тэнд газар олгоод одоо зориултаар олгож ийн гэж хэлээл олгочдөг. Усан парк байгууламж гэдэг. Тэгээд нэг хэдэн сарын дараа зориултыг өөрчилчихдэг. Тэгэхээр өөрөөр гүйцэтгэлийн дунд шатанда хотынхан өөрснөө захиргааны аргаар одоо хуулиар зөрчиж байна л гэсэн. Мэргэжлийн ялтын ерөнхий газраас үйл ажиллагааг нь зогсоосон ч M&G Construction компани хэдхэн хоногт бүх зөвшөөрлөө нөхөн гаргуулж ажлаа үргэлжлүүлэн явуулах болсон. Нийслэл хотын дааз хэдийнэ хитэрсэн энэ үед тус компани туул голоо эрсдэлд оруулан 1.5 сая иргэний унтны усны нөөцөөр дэнчин тавин байж орон сууц барих гэж ийхүү улаарсаар байна. За 2022 оны намар он шийдэл төрийн бас байгууллагаас авилга хорооллыг эсэргүүцэж шүүхэд хандсан. За гэвч энэ 3 жилийн хугацаанд ганц удаач шүүх хурал болоогүй. Анх шүүхэд хандхад 4 давхар барилга байсан бол за одоо энэ авилга хороолол 4 блок барилга болон ашиглалтад ороход бэлэн болоод байгаа юм а. За авилгатай тэмцэх газраас хүртэл эрүүгийн хэрэг үүсгээд 3 жил болж байна. Өөрөөр хэлэх юм бол авилга хороолол ашиглалтад орсон нь авилгатай тэмцэх газрын ажлын үзүүлэлт гэж хэлж болох юм а. Ерөнхий сайдаас оюун эрдэнэ хотын дараагаас Сумьяавазар мөн одоогийн нийслэлийн засаг дарга Нямбаатар гээд бүгд л Аквагарден нутгийн Нураана гих ам гарснаас хойш бас л 3 жил өнгөрч байгаа юм а. 3 онд анх хашаад усан парк гээд тэрнээс хойш усан парк гэж явж байгаад одоо энэ орон сууц болцсон асуудал байгаа. Тэгээ зөвшөөрлийн чинь анх хязаа болгоцсон байдаг нэг 8 он. Аутлайт чинь бас ялгаад чинь яг энэ 2009 онд төр барилга барих зөвшөөрлөөр болгодоо тэгээд дөрөөсөө төр барилга барих биш зориултын өрсөлдөд болсон. Тэгээд одоо энэ Аутлайт Далтаа хот хоёр бол бүр ингээд
яг одоо мэдэгдэж эхэлж шүү дээ. Зөвшөөрөлгүй газар барьсан бол энэ 70 гол сэтгэж. Одоо ерөнхийдөө шүүхтэл яваад идэв юм байна. Шүүхтэл яваад. Шүүхэр нөгөө талд нь шийдэл лээд. Шүүхэ худалдаа тавьсан. Тэгээд одоо шүүгч нартай нэг хэд дүн байр өгөө тэгээд орцтой л авахтай байна тийм. 2023 оны 8 дугаар сард буюу Улаанбаатар хот нийтээрээ усанд автдаг жил энэ Aqua Garden хороол нь үрийн эрсдлийг нэмэгдүүлж байгаа томоохон хүчин зүйл болж байгаа гэх дүгнэлтийг гаргасан байдаг. За улмаараа нийслэлийн засаг дараасан сумья газар Aqua Garden хорооллын 2 блокоос гадна Шунхлайн шатгуун түгээх станц мөн эс аутлет дэлгүүрийг нураах захирамжийг гаргасан. За ингээд Шунхлайн шатгуун түгээх станц болон эс аутлет дэлгүүрийг одоо нураах ажил эхэлсэн боловч өнөөх авилга хорооллыг юун нураах. За бүрч өнгө зүс орж өргөжин тэлсээр өнөөдрийг хүрлээ. За тэд авилгын өмнө хүчин мөхсдөж байна уу? Аль эсвэл камерын өмнө авилга хорооллыг нураана гэж амлчхаад цаана ямар нэгэн үйлдэл хийхийг хүсэхгүй байна уу гэдгийг хэлж мэдэхгүй. За гэхдээ эцсийн дүндээ авилга хорооллыг нурааж чадахгүй гэдэгт олон нийтийн итгэл илүү төрж байгаа нь үнэн юм а. Ийм асуудал үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр давтагдахгүй их болгоомжлолж үүсэж байна. За авилга хорооллын жишээ усны тухай хуулиас эхлээд олон хууль дүрмийг зөрчиж баригдаж байгаа хотхон. Харин үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр одоо театр барих асуудал нь усны тухай хуулийг өөрчилж баригдахаар болсон нэг жишээ юм а. За наадмын өмнө буюу өнгөрсөн 7 дугаар сарын 9-ний өдөр усны тухай хуульд нэмэлтээр нэг өөрчлөлтийг оруулж өгсөн. Ингэхдээ онцгой хамгаалтын бүсэд нийтийн зориулалттай дэд бүтэц бүхий төрийн үйлчилгээний барилга байгууламж, авто зам, дүүжин гүүр зэргийг байгуулахыг зөвшөөрнө гэх заалтыг тусгасан байгаа юм а. Үүнийг хуулийн хулгай гэж зарим төлөөлөгчид үзэж байсан юм а. Одоо бид нар нэмэлт өөрчлөлт оруулаад ингээд төрийн үеийн түншлэр 5.1-8-аас босоод гээд тэгэд энэ дээр үл ерөөсөө яг цэвэр хуулийн хулгай хийсэн байгаа байхгүй. Тийм учраас үүнийг л одоо бид нар яагаад ч дэмжих боломжгүй. Бид эхлээд нөгөө өнгөрсөн хавар манай дээр 798-га тархмал их усөрийн дулааны станц барина гэж орж ирэхэд бид нар эсэргүүцээд энэ өнгөрч исэн байхгүй юу. Гэтэл өнөөдөр бид нар 100 гаагаараа оруулж ирсэн. Оруулж ирэхдээ тэр зөрчих гээдсэн тэр хуулийг нь хуулийн аргаар хулгайлах аргаар бүх хэсэг оруулж ирж өөрчилж ингэж шийдвэр гаргаж байгаа байхгүй. Зөвхөн би ногоон байгууламжийг хаслаа гэдэгтэй биш. Яг өнөөдрийн бидний Улаанбаатар хотын хамгийн том ирээдүйд бидний хамгийн том аюул болж байгаа нь усны их усүр дээр ойн одоо туулгоолын айс ав газарт эн чинь байгаль өөрөө цэвэршүүлээд яж идэг байгалийн аргаараа өөрөө цэвэршчээдэг ийм экологийн ийм тэнцвэртэй ийм бүс байгаа байхгүй юм. Тийм учраас бид нар хамгаалтанд аваад байгаа байхгүй. Тийм учраас бид нар хотгийн юугаа барилуулаад байгаа байхгүй юу. Үндэсний цэцэрлэг түрээлэнгийн газар нийслэлчүүдийн унтны усны их усүр бий. Буталшгүй цэцлэмжаар баригдах театрын мэдээллийг хөөж үзэх юм бол өнгөрсөн жилийн үдээд соёлын сайдаар номинг ажиллаж байх үед Хятад улсын буталшгүй цэцлэмжаар баригдах энэхүү театрыг хаан улдуургийн 8 дугаар хороо буюу Яармагт барихаар шийдвэрлэж газрыг нь албан ёсоор сонгосон тухай мэдээлж байсан юм а. За үүнээс өмнө буюу 2020 оны үед Баянбүрдийн тойргийн хойхон талд барих талаар хүртэл яригдж байсан юм а. За чухам яагаад үндэсний цэцэрлэг хүрээлэнгийн газар болоод хуурчсан нь сонирхолтой. Хотын орлогч даваадлын хэлснээр бол Хятадын бусдалгүй тусламжаар баригдах театр учраас Хятадын талаас газар дээр нэг хяналт тавьж өөрсдөө шахуй үндэсний цэцэрлэг хүрээлэнгийн газрыг сонгосон болж тарлаа. Өөрөөр хэлбэл ундны их усүр байна уу, онцгой бүс байх хэсэг нь хамаагүй айлын талаас тавьсан шаардлагыг өгдөөгүй биелүүлэхгүй бол хотын удирдлагуудад халтай байдаг бололтой. Тэгэхээр одоо хийж байгаа тооцоололоор бол зөвхөн одоо тэр цэцэрлэгт хүрээлэнгийн хэсгийн худгуудыг ашиглаж Улаанбаатар хотын ундны усыг одоо хангах тооцоолол байхгүй. Тэгэхээр тэр хэсгүүдийг бол бид нар хамгаалтанд аваад тодорхой хэмжээгээр бол юу гэж ашиглахгүй байж болно. Ер нь бол дэлхийн нийтийн чиг хандлага гүний цэвэр усаа бага ашиглах. Гадаргуу усыг бол хадгалах жижигтэй. Тэгээд тэр байдлаар бол тэр ундны усан дээр бол тэр хэсгээр тийм тулгымцсан асуудал чинь нэг. Хоёрдугаар асуудал нь ундны усныхаа газар дээр биш, ундны усны хамгаалтгүй байгаа газар дээр нь 40 газар сонгож өгсөн байж байгаа. Ягаад тийм дөржлөө? Одоо манайд ганцхан байгаа юм цэцэрлэг хүрээлэн шүү дээ. Үгүй Баян зүрхтэй цэцэрлэг төрөө өөр цэцэрлэгт хүрээлэнгүүд байгаа. Яг зүгээр хоёр улсын хилцээрээрээ шаардагдж байгаа хотын төвд ойролцоо тийм газар гэдэг дээр нь л тэр хэсгийг сонгосон гэж ойлгож байгаа. Бид хууль зөрчиж барьсан барилга байшингуудыг нэг хоёрдугаар хуулийн дагуу байсан ч гэсэн нийтийн эрх ашигт харшилж байгаа барилга байгууллагуудыг нураадаг тийм соёлоо сурмаар байна. Нураагаад өөр газар барьж өгт юм уу? Ингээ явах хэрэгтэй гэсэн ийм л зүйлгээ. Тэгэхээр тэр тулын хурдны замч бай, үндэсний цэцэрлэгт хүрээлэнч бай, юу ч бай нэг юм ярихаараа заавал хоосон газар байх биш. Одоо байгаа барилгыг улам сайжруулад явах боломж бий л гэж боддог. Яг хаана
хэдэн метрийн өргөнтэй, хэдэн метрийн урттай, доошоо хэдэн метр гүн, дээшээ хэдэн метр өндөр байхын тэгээд ямар техникийн шийдлийг хийж дулааныг нь хаанаас татах гэж байгаа, цэвэр усын хаанаас, бохир усын хаанаас татах гэж байгаа гэдэг ийм техникийн зураг байх юм бол манай усны газар нөгөө тэр зурган дээр нь анализ хийгээд за туулголд ийм аюултай юм байна. Эсвэл ийм аюулгүй юм байна. Унтны усны их үүсвэрт ингэж нөлөөлөх юм байна. Эсвэл нөлөөлөхгүй юм байна гэдгээ ингээд гаргаад өгчих боломжтой. Гэтэл зүгээр л одоо юу гэдэг тим юм барих гэж чинь гэдэг байдлаар яваад байгаа нь бол бид нар одоо бас нэг тийм юу гэдэг сошиалар ч юм уу юу гэдэг хин нэгнэр нэг тийм мэдээ дагаж савдаг байдлаар биш харин бодитоор инженерийн шийдлүүдээр нь ярьдаг болмоор. Та хэдэд мэдээлэл өгөх ямар нэгэн байдлаар бид нар дээр одоо үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр ийм юм барина гэсэн зураг хөрөг огт орж ирээгүй байна. За одоогийн байдлаар бидэнд нийслэлтэй холбоотойгоор орж ирсэн зураг гэх юм бол юуны зураг орж ирлээ. Туулын хурдны замын зураг орж ирлээ. Гэхдээ танд байж байгаа энэ зургууд дахиад өөрчлөгдсөн гэдэг байдлаар тайлбарлсан одоо зургууд орж ирнэ. Бид нар тэнд бол нэг 11 км орчим газар дээр асар том асуултын тэмдэг тавьсан байж байгаа. Хууль зөрчиж барьдаг болсноос гадна хуулиа өөрчлөөд бариад байгаа юм шүү. Барих гэдэг юм шүү. Нэг зүйлийг ялангуяа би төрийн албан хаагч хүн бол хууль биелүүлэх хэрэгтэй учраас хуулийг өөрчилсөн процесс нь өөрөө хуулийн дагуу байх юм бол бид тэр хуулийг шүүмжлэх хэрэгч байхгүй, хуулиа хэрэгжүүлэх л үүрэгтэй. Нэг талд. Нөгөө талдаа бидний үүрэг хууль зөрчсөн нөхдүүдтэй л ярилцах хэрэгтэй. Гэтэл голын хамгаалтын бүсийг бариад за авилгал хороолол тэргүүтээ 4500 нэгж талбар байж байна. Нөхөн жорлонгоос авахуулаад авилгал хорооллын давхар ийм нөхдүүд хүртэл эдгээр бүгдээр нэгдүгürt энэ хувийн өмч ухааны юм ярих гэдэг л хувийн өмч биш. Хизээ өмч бий болдог вэ гэхээр хуулийн дагуу бий болсон баялагийг өмч гэж хэлж өмч гэж үзэж тэгээд үндсэн хуулиар хамгаалдаг болохоос хууль зөрчиж бий болгосон зүйлийг өмч баялаг гэж үздэг учраас энийг зөрөгтэй нуурах хэрэгтэй. Тэр нь энэ маань эргээд тэр байшинд амьдарч байгаа хүмүүс, миний, чиний тэр хүмүүсийн үр хүүхдүүд нь 50 жилийн дараа, 100 жилийн дараа болох үер давтаад аимшиг болох үед толгоогоо шааж сууж явахын оронд одоо арга хэмжээг авах хэрэгтэй. Энэ жил, эх жил үер бол үерээр хүний амнаас сүйдүүлэхийн хариуцлага. Үер болохоор нөгөө онцгой хийдгээ явуулдаг биш. Үер болвол яах юм бэ гэдгээ бодож ярьдаг цаг бол ирц. Тийм учраас үерээс хамгаалах далимаараа буюу үерээс хамгаалахын тулд хурдны замыг барина гэвэл бид нар гар өргөө дэмжинэ. Юун үндэсний цэцэрлэгт хүрээлэн дотор янз бүрийн барилга байшин барих үйл ажиллагаанууд нь худгийг улам боловсронгуй болох бүр том хамгаалалт болоод орчин үеийн технологи хэрэглээд ийм болж байгаа бол бид нар дэмжинэ. Aqua Garden гэдэг юм барина, усан сан барина гингүүтээ усан сангийн ямар ч ганц бэлта тавилгүйгээр шууд 20 хэдэн давхар дөрвөн байшин барьсан ийм процесс явахыг үгүйсгэр байгаа. Гэхдээ одоо авилгал хорооллыг нурааж ийм юм болтгүй маа гэдгийг хууль хэрэгждэг маа гэдгийг л харуулах хэрэгтэй. Тийм болохоор шийдэл нь үндэсний цэцэрлэгт хүрээлэндээ байгаа юм биш. Харин авилгал хороолт байна л гэж би хэлэх гээд хууль зөрчсөн нүдэн дээр байж байгаа юмнуудыг бүгдийг устгаж нураах л хэрэгтэй. За нийслэлийн туулын хурдны зам барих ажлын төлөвлөгөө тэзүү зэрэгэ усны газарт хүргүүлсэн байна. За гэхдээ яагаад одоо гэр нь ямар зураг төслөө театр барихаар болсон мөн хүрээлэнгийн яг аль хэсэгт байршлыг нь сонгоод байгаа вэ гэдэг мэдээллийг усны газрынханд хүргүүлээгүй вэ гэдг нь анхаарал татаж байна. Эсвэл театр барих нэрийдлэр өөр зүйл барих гээд байна уу гэх асуултыг ч хүргэхэд хүргээд байгаа юм а. За гэхдээ энэ бол таамаглал төдий асуулт гэдгийг энд тоцтгож хэлэх нь зүйтэй юм а. Бидний авсан мэдээллээр урлагийн их театр нь за яг энэ хэсэгт баригдах юм байна. Наривчлан харах юм бол хүрээлэнгийн зүүн хойд хэсэг гэж харагдаж байгаа юм а. За ерөнхийдөө үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нийт хэмжээ 973 га газар. Энэ газрын 183 га талбайг тохижуулсан. Өөрөөр хэлэх юм бол хүрээлэнгийн нийт газрын 18%-ийг л бид ашиглаж байгаа юм а. За үүнээс Улаанбаатар хотын иргэдэд үлдсэн одоо хинч гар хүрээгүй 790 га газраас 96.4 га газрыг үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн харьяалаас гаргахаар нийслэлийн иргэн төлөөлөгчдийн хурал шийдэд байгаа юм а. За салгаж авсан энэхүү 40 га газарт үндэсний урлагийн их театр барих юм а. За тэгвэл энэ нь хэр хэмжээний газар юм бэ гэдгийг одоо харцгаая. 40 га газар нь 57 хөл бөмбөгийн талбай барих ийм том хэмжээний газар. За мөн нэг иргэнд 0.7 га газар эзэмшүүлнэ гэвэл 571 хүнд энэ газрыг хувааж өгөх боломжтой ийм том хэмжээний газар гэж ойлгож болох юм а. За ийм том хэмжээний газар нутагт хятадын буцалтгүй тусламжаар театрын барих болох болоод байгаа юм а. За гэтэл энэ Улаанбаатар хотод өөр театр барьчихаар хоосон орон зай үлдээгүй гэж үү?
өөрсдийнхөө газар нутаг дээр одоо барилга бариулах гэдэг юм уу? Нэг бол гадны газар нутаг дээр гадны захиалгаар барилга бариулах гэдэг юм уу? За тусламжаар гэж байгаа дээр нь одоо ойлгож байна тий. Хоёр улсын одоо ерөнхийлөгч нар хоорондоо одоо бас тий манай улсад одоо буцалтгүй тусламжаар ингээд танаа дээр ингээд нэг спорт зохицолбор үндэсний урлагийн театр барьж өгье гэд амлсан юм байжээ. Тэгвэл хаана бариулах уу гэдгийг бид шийдэх ёстой байгаа сте. Гэтэл урдаас үгүй одоо ерөөсө хотын төвд ерөөсө цэцэрлэг хүрээлэн дотор л барих ёстой. Ерөөсөө л энэ умдны усан дотор нь л барих ёстой. Арайч тэр усуу тэгж захиалаагүй байлгүй дээ. Тэ? Тэгэхээр энэ ингээд нэг юм ингээд нөгөө олон талаас нь хардаж бодсон ч гэсэн нэг юм өөр зорилготой юм болов уу гэж зүгээр хардаад байгаа. За 40 га тим одоо шаардлагатай юм уу? Одоо мэдгүй би одоо 40 га талбай дээр тим том барилга барина гэхэлэр миний одоо төсөөлөлд ерөөсө буухгүй байгаа юм л да. Одоо манай Баянзүрх дүүргийн одоо хамгийн их хүн амтай 26 дугаар хороо 36 дугаар хороо чинь нийлээд 40 га хүрэхгүй шүү дээ. Тэгэхээр тим том барилга байгууламж одоо барих гээд байгаа юм уу гэд би бас энийг ерөөсө ойлгохгүй байгаа юм. Тэгэхээр яг барих барилгыг чинь суур талбай хийд юм бэ. Тэрэнд чинь хамаарсан тэр газрыг бид нар олж болж гинэ. Мөн үү? Гэдэг ийм одоо саналуудыг бас тавьсан. Тэгэхээр одоо тас гүрийгэл хэлээ. Тэгэхээр энэ бол өөр зорилготой. Энэ хурлаар бол саяны асуудал орж ирж байна зөө. Тэ үндэсний урлагийн театрын туул хурдны зам, тойрог хурдны зам. Энийн өмнөх хурлаар КОП гэдээ ороод ирсэн. Тэрний өмнөх хурлаар болохоор нөгөө дид бүтц буюу одоо дулааны их усүрийг 798 газар гэдэг байгаа юм. Ингээд явсан. Тэрийг бид нар бас буцаасан тий. Ингээд ингээл ер нь л одоо ингээл хурал болгон дээр л энэ үндэсний одоо цэцэрлэг хүрээлэн лөө эдний энэ одоо газар руу чиглэсэн л ямар нэг асуудлууд орж ирээд байна л да. Тэгээд энийг бол бид нар одоо сонор саримжтай байж тий анхаарлаа хандуулж ингэж хамгаалахгүй болохгүй. За онцгой бүсэд бүтээн байгуулалт хийж болохгүй биш болно. Гэхдээ гадны улсуудын жишгээр гол ундны их усүрээ хамгаалах зорилгоор л бүтээн байгуулалт хийх учиртай юм а. За яг ийм жишгээр хийж чадах уу гэдэгт л хамаг асуудал байгаа юм. Авилга хорооллын газар дээр анх усан парк барина гэж байсан ч эцэстээ орон сууц барьж одоо биднийг хулигдсан учраас эргээд олон нийт эсэргүүцээр байгаа юм а. За нэгэнт боссон хойно нь 1000 хашгираад ч нэмэргүй гэдгийг хүртэл авилга хорооллын жишээ бидэнд боддоор харуулсан учраас олон нийт бас эсэргүүцээр байгаа гэдгийг энд хэлэх нь зүйтэй юм а. За ганцхан аква гарденч биш үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт нийтэд зориулалттай наран шалгын газар барина гэж зөвшөөрөл авчаар хувийн харшаа барьчихсан тохиолдлууд хүртэл байсараа юм а. За энэ бол хотын удирдлагуудын ам их болгондоо Нарантуяа гэх хүний нэрийг хэлэн театр барих асуудлаа зөвтгөж байгаа жишээ юм а. За тэдний яриад байгаа Нарантуяа гэх хүнийг судалж үзэх юм бол үндэсний цэцэрлэгт хүрээлэн туул гол хоёрын зааг дээр өөрийн эдлэн газартай нэг юм байна. За энэ газраа аль 11 жилийн өмнөд буюу хотын даргаар Батүлийг ажиллаж байх үед газар ашиглах гэрээгээр авч байсан юм байна. За мөн өөрөөр хэлэх юм бол Улаанбаатар хотын онцгой бүсэд тухуулж хувийн харшаа барьчихсан ганц хүнээр тодорхойд байна. За сансрын зургаас хөөж одоо харах юм бол туул голын ирэг дээр ганц байшин бий. За энд зориулан хатуу хувьчлалттай зам хүртэл тавьсан байгаа нь эндээс харагдаж байгаа юм а. За гэтэл энэ газар нь үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 973 га газарт хамаарч байгаа ийм газар болоод байгаа юм а. За бүрч олоогүй онцгой хамгаалтын бүсэд энэ байшин багтаж байна. Газрын түүхийг нь эргэн сөхвөл 2014 оноос эхлэх юм а. За тэр жил үндэсний цэцэрлэгт хүрээлэнд газар олгох зөвшөөрлийг за тухайн үеийн хотын дарга Батүл гаргаж хан таласт компанид 3.3 га газрыг олгожээ. За компани мэдээллийг нь хөөж үзэх юм бол Бат инх гэх хүний нэртэй холбогдож байгаа юм а. За энэ хүн бол хотын дарга Нямбатар болоод орлогч Даваадлан хилээд байгаа Нарантуяагийн нөхөр Баянзүрх захын эзэн болж таарч байгаа юм а. За энэ Нарантуяагийн хувьд 2008-аас 2022 онуудад сонгуульд өрсөлдөж өвдөг шороодож байжээ. За гэхдээ 2012 онд арчсан нам парламентын сонгуулиар олгох болсон учраас түүнийг засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн хүүхдийн төлөө газрын даргаар томилж 4 жил ажилласан байна. За тэрээр 2014 онд нөхөртөөгөө нийлж эзэмсэн энэ газар дээрээ нийтийн зориулалттай наран шарлагын газар байгуулна гэсэн ч өөрсдөө зориулан эдлэн газрыг босгочхоод байгаа нь энэ юм а. За хуучнаараа мэргэжлийн хяналтын газар
ажиллаж байх үед үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хяналт шалгалт явуулсан байгаа юм. За энэ хяналт шалгалтын үр дүнд хан талст компанид газар ашиглуулах тогтоол нь хууль зөрчиж байгааг илрүүлж нийслэлээс олон удаагийн албан шаардлагыг хөргүүлсэн ч үл ойшоосоор өнөөдрийг хүрчээ. Өөртөө газар эзэмших эрхийг нь цуцалж хүчрээгүй хэрнээ за одоо театр барих асуудлыг энэ газраар төрий барин зөвтгсөөр байгаа юм а. Энэ цэцэрлэгт хүрээлэнгийн түүхийг ярих юм бол анх 1200 га газрыг хамгаалтанд аваад ингэжсэн. Тэгээд MCS гээд 3 хэсэгтэй компани 300 гааг нь тасалж аваад Sky Resort өнөөдөр гольфын төлөө Асан Вилла гэж явж л шүү дээ. Тэгээд хажууханд нь бас энэ Ардсан намын гишүүн, Наран туяа гишүүн одоо Баян зүрх захын эзэн 2014 онд энэ 3.3 га газар ашиглах гэрээгээр авцсан явж шүү дээ. Адилхан ундны бүсэн дээр. Тэгэхээр ингээд өнөөдөр ингээд ус төржүүлээд төрн юм ихээр болдгоо. Хувийн компани ажлын ихээр болдог. Анх 2009 онд туулгоолын ундны их усрыг хамгаалж ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр цэцэрлэгт хүрээлэн байгуулах захирамжийг гаргасан байдаг. За нэг үгээр хотын ганц өнгө үзэмж болсон үндэсний цэцэрлэгт хүрээлэнг бий болгосноос хойш 20 жилч өнгөрөөгүй байна. Харин Америкийн нэгдсэн улсын алдарт Централ паркийн үүх түүхэн 19-р зуунаас эхлэлтэй. 149 жилийн өмнө буюу 1876 онд энэ цэцэрлэгт хүрээлэн барьж дуусгасан. За Улаанбаатараас 5 дахин олон хүн амтай хэрнээ 6 дахин жижиг газар нутагтай Нью-Йорк хотын засаг захиргаа. За энэ 100 гаруй жилийн түүхтэй Централ паркийг ногоон чигээр нь өнөөдрийг хүртэл авч үлдсэн байдаг. За харин 1.6 сая иргэдийг төлөөж сонгогдсон эдгээр 15 төлөөлөгч байгаль орчны үнэлгээ хийгдэггүй байхад нь за ундны ус болоод ногоон байгууламжид сөрөг нөлөөтэй шийдвэрийг гаргахад дэмжсэн юм а. За нэгэнт батлагч учир бүтээн байгуулалт хийгдэх нь тодорхой болсон. За гэхдээ иргэдийн зүгээс өргөдлөө гаргавал энэ асуудлыг дахин нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэх боломжтой юм байна. Гэтэ хандаж хэлэхэд бол мэдээж иргэдийн бол өөрсдийнх нь үзэл бодол, санал бодлоо илэрхийлэх бол зүйтэй. За мөн бид нар ч өөрсдөө иргэдээ төлөөлчлөх гарч ирж байгаа хүмүүст иргэдээ бол ажил хийнэ бүтээн чадна гэж гарч ирж байгаа улс төрчид. За тийм болохоор бол энэ асуудлыг иргэд бол өргөдлийн байнгын оронд л үзүүлсэн, хөтлөө өгсөн. За энэ шийдвэрийн дагуу өргөдлийн байнгын орны санал дүгнэлтийг бол үндэслээд иргэдийн хурлаар бол дахиж хэлцэх бол тийм хаалттай асуудал биш тийм ээ. Ундны усны их усүр дээр театр барих асуудал зөвхөгдсөн цагаас эхлэн тэнгэрлэлээс засварлгүй мэдээс сурвалжлах панел хэлэлцүүлгийг авсан. За үр дүнд нь зарим иргэдийн зүгээс үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт одоо театр барихыг зогсоохыг шаардсан бичиг хөргүүлснээс гадна энэ асуудлыг дахин нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэх саналыг гаргажээ. За одоогоор энэ шаардлагын хариу ирээгүй байгаа юм а.